Би зөрчилтэй нэг компани, орон нутгийн өмчт компанид засварын инженерээр ажилладаг Алтан жимгийн Батбаатар гэдэг юм байна. Би энэ байгууллагт 15 жил ажиллаж байна. Сургууль дахь дагалт хийгээд засварчингоор ороод цаашдаа ингээд инженерээр ажиллаж байгаа. Ер нь бол манай эжийн салбарт яг ажиллаж байсан учраас намайг сургууль дахад за чи ер нь бол манай байгууллагт ажиллана гэх. Тэгээ би засварчин юм ярьж сонгоод тэрнээс ингээд дэвшлээд байгууллагт орж ирээд дэвшээ явсан. Өглөөд бол одоо 4 цагаас адилхан жолоочтойгоо адилхан ирнэ. Бүрэн бүтэн техник бэлэн байдлыг хангаж ажиллахад энэ хамгийн том зорилго тавьдаг. Хамгийн түрүүн дээрээс ирээд ажлын байран дээр байгаа ажлаараа хөдөлмөр амлын аюулгүй байдлын гарын зааварчилгаа өгөөд техникийн бэлэн байдлаа юм шалгаж гаргана. Атуусынхаа тосол маасл болон цэгэр түш гэх шингэн зүйлүүдээ ихээр ян дугууны хийний бүх юмудаа шалгаж үзээд үйлчлэгээ шалгалтыг гаргана. Маш олон хүмүүс үйлчлж байгаа. Өдөрт хэдэн зуун хүн үйлчлж байгаа учраас аюулгүй байдлыг маш сайн шамдаж хэрэгтэй. 1996 онд Япон Монголын хамтарсан JICA төслийн өрөөнд ингээд баригдсан. Тоног төхөөрөмжүүд дандаа Япон тоног төхөөрөмжтэй. Нийт 2 дүүжин крантай, өргөгч 3 кран байгаа. Цахилгааны цэг, моторын цэг, тижэл системийн цэг гэх цэгүүд. Дээрээс нь манайх бүтэн онцлогоогоо хийдэг. Тээврийн үеийн бүтэн онцлогоо хийх тийм систем зүйтэй тийм байгаа. Бидний хамгийн их нийцдэг юм одоо хэв нэгдэлтэй. Өдөр бас олон жил хамт ажилласан. Яг юм залуу үеэс одоо тий хүмүүсээ орж ирж сургалж байгаа байдал. Юм бидний хүндлэл нь бол ерөөсөө дандаа багш гэж явдаг гэхэлэр юм аашдаг. Яг тэгвэл нэгийг хүндлэх одоо манай хамгийн дээд нь 30 жил ажилласан хүн байна. Яг 96 онд энэ юу эхэлж чад гагнуур нь хийжсэн хүн одоо манай дээр одоо хүртэл ажиллаж байна. Тийм хүмүүс байгаа. Тэгээ ингээд нэгийг ерөөсөө дааж багш шав гэдэг юун дээр тусгаар юм нэгдэлтэй. Манайх ч нэг 177 тээврийн хэрэгслэл. Тэгээд сургуулийн статустай ингээд 186 тээврийн үйлчлэгээ хийдэг. Ер нь бол цэвэн тэмдэглэхэд бид нар шууд үүдний ээлж инженерист мэдээлэл ирээд бид нар эндээс үйлчлэгээний машиндаа бэлдээд тасварчтай хуваарлаад одоо шууд засах ажиллагаа гаргаж байгаа. Өдөр тутамд ер нь төгөөмөл гардаг засвар үйлчлэх юм бол ер нь цэгэр түнш нэмэг тоолгоо очсон нахлаад диск гэсэн ер нь төгөөмөл. Ер нь бас үеийн техник эвдэр гэмт бол бас харьцангуй бас дайжгүй байгаа. Одоогоор яг нөгөө 2-3 жил болж байгаа хараа яг тийм хэвдэр гарсан гайгүй байгаа. Ер нь бол тээврийн хэрэгслийг цаг тухайн үед нь ТЭВ үнийг бол ТЭВ 2 үйлчлэгийг хийж хэвийн ажиллагаатай яг нэг темптэй явна гэсэн үг. Бидний урдлын ашиглаж байсан Nissan болон Daewoo автобусуудыг ер нь бол сая километр явуулсан. Километр дутууд нь хийх ёстой нөгөө цаанаас үйлдвэрийн өгсөн юм уу километрийн заалтын дагуу стандартын дагуу хийгээ явуучих. Ямар ч асуудал байхгүй. Засварчин багт л нэг гоё байсан да. Тэг яг нөгөө нэг энэ дундаа ороод хамт яг нэг үеийн найзууд болон ах トゥ юм зааж өгч байгаа. Тэр үед нь амар турсалтай байдаг. Тэр үед нь хоорондоо нийлж хэрнэх гоё байсан. Тэгээ засварчин багт. Монголын хамгийн анхны бааз 71 жилийн түүх бааз. Энэ баазад манай ээж ажиллаж исэн. Тэгээ тэрнийхээ дараа чи үе нь болоод одоо ээжийнхээ дараагийн үе нь биш үү тэгээд тэгж бодохоор байсан. Гоё санагдах бахархмаар. Иргэдтэй хэлэхэд бол ерөнхийдөө соёлтой үйлчлүүлээрэй л гэсэн хэлбэр.